Монголын гаал миний амьдрал 2003 оны 8 дугаар сар Буян тухай дахь гаалын газар. Тэгээд агууд таа чи яхаар ингэ ингэж хатаагаа очоод болж байгаа та. Ол хэсэгчүүд явуулж байна. Энэ бол Монголын дээр боломжтой. Тэгээд нэг удаа хараад болохгүй юу? За гайчид бид ямар ч албан тушаалд ажиллаж байсан. Монгол Улсын үндэсний аюул байдал, эдийн засгийн аюул байдлыг ханган ажиллах учиртай уучлаарай та бүхэн төрлөшөө зогсноо. Монголын гаал миний амьдрал. Гаалын улсын байцаагч би Монгол улсын тусгаар тогтнол эдийн засгийн аюулгүй байдлыг хангахын төлөө үнэн чээр зүтгэж гаалын хяналт бүрдүүлэлт хийхдээ хууль шударгасыг дээдлэн гаалын улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж хэнийч нөлөөнд үл авт хам батлан тангаргалъя. Өргөсөн тангаргаасны цовол төрийн хуулийн хариуцлага хүлээн. Гаалчид ийм л тангар хөргөн эх орноо сэтгэлдэн тээж явдаг улс. Энэ салбарт хөл тавьсан баргийн хүн эргэж буцаад байдгүй ч үүнтэй холбоотой байх. Цэцгээ дарагч тэдний нэг нь 20 гаруй жил гайлд зүтгэхдээ хоёргүй сэтгэлээр ажиллаж ирснийг мөр зэрэгцэн яваа нөхтөн Монголын гаал бүрнэ гэрчилнэ. За Монголын гайлын байгууллагад олон аавын ээж нь чадaltaй, ухамсартай, эх орон сэтгэлгээтэй охид залуучууд энд ажиллаж энэ байгууллагын түүхийг бий болгосон байдаг юм аа. Тэд бол яахарахгүй одоо халуун эх орончид яахарахгүй Монголоо гэсэн сэтгэлтэй ийм хүмүүс. За тэр хүмүүсийн нэг бол яахарахгүй энэ Сүхбаатарын цэцгээ мөн юм байна. Сүхбаатарын цэцгээ Монголын гаалд энэ хүний хийсэн ажил бүтээсэн үйлс ихэ танихгүй хүнж гэж байхгүй. Багын найзынхан ээжийн зөвлснөөр гаалтай ажил амьдралан холбосноос хойш цэцгээ Улаанбаатар хотын гаалын газрын дарга, орлогчид дарга, гаалын ерөнхий газрын сурвалж судалгааны төвийн дарга, даргын зөвлөх, үйлчилгээ аж ахуйн албаны дарга зэрэг хариуцлагатай алба хассаар иржээ. Энэ оны 4-р сараас Буян тухай дахь гаалын газрын даргаар томилогдсон ажиллаж байна. Пүрэв дарга бол ерөөсөө надад хоёр үндсэн юм хэлсэн. Нэгдүгээрт ASEAN-ыг бол дээд зэргийн хэмжээнд зохион байгуулах, хоёрдугаарт бол өшигтийн хүндийн нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг эхлүүлэх ийм үндсийн шаардлага одоо байгаа учраас одоо ингээд чамайг томж ажиллууллаа гэсэн одоо үүрэг даалгавар итгэл өгсөн. Сүхбаатарын цэцгээ 1978 онд Улаанбаатар хотын 14-р сургуулийг төгсөөд Эрхүү хотын улс арадын аж ахуйн дээд сургуульд элсэн орж хөдөлмөрийн эдийн засагч мэргэжил эзэмшжээ. Хожимын удирдлага академид суралцаж гаалын менежментээр өдөр тутмын докторийн зэрэг хамгаалсан. Цэцгээ мөн Орос, Хятад, Англи, Сингапур, Голланд зэрэг улсуудад гаалын байгууллагын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр мэргэжил дэвшүүлжээ. Менежмент гэдэг маань хамгийн бага зардлаар хамгийн үр ашигтай хэрхэн зохион байгуулах гэдэг асуудал байна. Дэлхийд даяаршиж байна. Энэ хөгжлийн үед бид нэр яаж ажиллах ёстой гэхэлээр зэрэг хамгийн уян хатан байх ёстой.
уян хатан байхын тулд яах ёстой. Тэгэхээр энд ажиллаж байгаа бүх ажлагчдыг бол өөрчлөлтийг хийх ёстой. Өөрчлөлтийн менежментийг хийх ёстой. Галийн салбар зүтгэсэн 20 гаруй жилийн бараг тэн хагасын цэцгээ Улаанбаатар хотын гайл дөнгөрүүлсэн. Хотын гайлын газрын дараагаар 2 удаа томилогдсон ажиллаж, завсарт нь орлогч даргын албэгч нэр төртэй хашиж ирсэн байна. Томилогдох бүртэн хүний нүдэнд харагдахүйс бүтээлч хичээл хийж, хамт олон мэрэгжлийн төвшөнд өдөртөн зохион байгуулж байсныг гайлчид одоо ч дурсаар байна. Биднэрт нэг юм үндсэн шаардлага тавьдаг байсан. Юу гэвэл Монголын гайлын байгууллагын нүүр царай бол тий Улаанбаатарын гайлын байгууллага шүү. Тэгээд даргын хувьс бол биднэрт үргэлж ингээд урт богино хугацааны мэдээллийн сандаа дүн шинжилгээ хийх, судалгаа хийх юун дээр нь ингээд хүмүүс алдаад байна. Энэ алдааг яаж залруулах вэ тий? Энэ талаар ингээд байнга ингээд санаачлаг гаргаад сургалт явуулах юм боломжоор хангадаг байсан. Тэгээ бид нар сүүлдээ ийм жижиг ийм зурагт ингээд ийм гарын авалгууд бэлтэж байгаа. Бэлдээд бусад тараагаад түгээгээд сүүлдээ гарын авалга маань явсаар аваад одоо ийм ном болсон. Улаанбаатар хотын гайл цэцгээ даргаыг өдрөдөж байх үед 7 давхар шинэ байртай болсон. Энэ ажлыг зураг төсөл байхад нь хүлээн авч ашиглалтанд хүртэл нь хариуцсан ажиллагадан байцаагчдын нөөц боломжийг бүрэн дайжлан төсөв мөнгөж хэмнэж байжээ. Цэцгээ дарга бол яг менежментийн хувьд оновчтой зөв ажиллаж, хүмүүсээ зөв ажил хуваарлж ингээд одоо бараг ерөөсө хамт олонний өөрсдийнх нь хөдөлмөрөөр бий болсон одоо нэмэлт одоо сайхан тогтчлтууд гэж хэлж болно. Зохион байгуулалтуудыг бол их сайн хийсэн. Нэг дарга нь бол нэг өдөрс яваад нэг талынхаа ажлыг за энэ юм байх шүү гэдэг зөвлөмжөө өгөөд ингээд барилгын компанитайгаа ажиллаж ирсэн. Дараагийн дарга нь бол маргааш нь уулзаад одоо цонхны асуудал ч гэдэг юм эсвэл хаалганы асуудал ч гэдэг юм ингээд жиж бүрээр нь ингэж ярилцаж явсан учраас манай энэ барилга бол маш сайхан болсон. Энэ барилгыг одоо тогтчлтын ажилд нь манай гайлын улсын ахлах байцаагч нар дарга нарын хувь нэмэр бол асар их орсон. Энэ хүмүүстэйгээ хамт энийг зохицлоосондоо бол би маш их баяртай байд юм аа. Тухайн үеийг арга цагаад нөөрхөш ирээдүйд яаж энд байх болох уу гэдэг юм маш их төлөвлөж явдаг байсан. Тэгээ бүр нэг жишээг энэ дурдхад одоо би сандгийн нэлээд олон хоног ажиллаад энэ дээр чинь бас хүмүүсийг ажилуулад өөрөө ингээд цаг цаваагаар ажилласны дараа бид нар бүр хичээсэн бүгдээрээ шатантаа гэхдээ цэцгээ дарга маань бүр хөлн өвдсөн энэ коридорт одоо энэ зогсож идэг байхгүй юу? Одоо болно шүү дээ. Та юм бие бод гэсэн чинь амар уурлаа. Юу ярьж байгаа би дуусгах нь хийн өстөнөр би чадан заа юу гэж амар ууралж ирсэн над руу. Би ч бүр хэлэх үгүй бол би хүн талаас нь л өрөвдөл хайрлал хилцсэн чинь л буруутдаг байхгүй. Төрийн байгууллагад одоо бараг л байхгүй те одоо нэг хоёр давхарт бол усан оргилоор байж байгаа. Энийг барихын төлөө бид асар их юм сурсан, асар их ажлыг бол хийсэн. Усан оргилоорын хажуу суугаад ингээд нэг галын бүрдүүлэлтээ хийх гээд хүлээж явахдаа тайвширлыг олдог юм байна. Уур уцаартай байсан бол тэр нарилдаг юм байна. Ядарч байсан бол саналтай суугаад ингээд нэг тайвширдаг. Энэ нь бол үйлчлүүлэгчтэй бол асар их одоо таашаалаа хүртсэн. Энэгээр бид аягүй их бахархдаг. Өөрсдийнх нь ажлын байр юм сайхан болоод удирдлууд маань дэмжиж санаа тавиад ирэхээр бүгд ингээд хүн болгон ингээд энэ гайлын байгууллагын ажилч нь надаас ингээд шалтгааллах учраас би яаж ямар байх вэ? Би яаж сайхан байх вэ? Би яаж мэдлэгтэй байх вэ? Би яаж өргөлж өөрийгөө цэнэглэх вэ гэд бүх хүн ингээд хичээдэг болж эхэлсэн. Улам л өдөр болгон Улаанбаатар хотын гайл ерөнхий газрын загвар тэргүүний байгууллага болсон нь цэцгээ даргын гавья. Харьяалах нутаг дэвсгэртэн гайлын хяналт шалгалтыг дээд зэргийн зохион байгуулалтаар хүргэж хүн суртлаас ангиж ирсэн үйлчлүүлэгчдийн талархлыг хамгийн их хүлээсэн юм. Гадаад худалдааг хөнгөвчлөх, гайл бизнесийн түншлэлийг хөгжүүлэхэд Монголын үндэсний худалдаа үйлдвэрийн танхим, банк, тээвэрлэгч, зуучлагч, аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөлтөд уулзаж, тэдний санал хүсэлтийг судлан шийдвэрлэх арга хэмжээ авч хэрэгжүүлсэн төрийн хүн суртлыг арилгаж, ширгэдлгүй үйлчлэх анхны алхам болж байлаа. Төлбөр хураамжийг ил тод болгож, үйлчилгээний байршил заагч схем байрлуулж, гайлын улсын байцаагчдын хувийн дугаар албан тушаал нэр бүхий энгэрийн тэмдэгтэй болгож шаардлагатай албан тушаалтнуудын нэр утасны дугаарыг үйлчлүүлэгчдэд ил тод болгосон тухайн үедээ аж ахуйн нэгжүүдээс өндөр үнэлгээ авсан юм. Ашиг сонирхлын зөрчлөөс үрдэгчлэн сэргийлэх зорилгоор
авилгатай тэмцэх газартай хамтран ажиллаж шудраг ёсны төлөө 2011 шалгаруулалтанд үйл ажиллагааны мэдүүлэг танилцуулгаан тогтмол хөргүүлж авилгатай тэмцэх газраас талархлын бичиг хүлээн авсан гайлийн байгууллагын нэр хүндийг сэргийн өргөхөд цэцгээ даргын оруулсан бодитой хувь нэмэр болсон юм а. Улаанбаатарын гайлийн газар бол бас тийм жижиг байгууллага биш. Энэ бол 200 гаруй ажиллагчтай 190-д гайлийн улсын байцаагч ажилладаг. Монголын гадаад худалдааны эргэлтийн 60%-ийг энэ гайл дээр Улаанбаатарын гайлийн газар дээр бүрдүүлэлт хийгдэж байдаг бол гайлийн байгууллагад ажиллаж байгаа нийт ажиллагчдын 20 орчим хувь нь энд ажилладаг. Ийм өргөн хүрээтэй үйлчилгээ зохион байгуул шаардсан ийм байгууллагыг энд удирдуулахдаа бид эмэгтэй хүний тэр гярхаа байдал бас чиж одоо хэн нэг хүнд автагдахгүй байх тэр нөхцөл байдлуудыг би харгалзан үзэж энэ хүнийг бол тэнд тавьсан. За миний гайлийн байгууллагад ажилласан 5 жилийн хугацаанд цэцгээ бол миний бодсон, тооцсон бүхнийг бодтойгоор хэрэгжүүлж ажиллаж чадсан ийм эмэгтэй юм байна. Улаанбаатар хотын гайлд лавлага авах, интернет бүрдүүлэлт хийх, амарч тухлангаа ногоон байгууламж бүхий нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлэх орчин нөхцөл бүрдүүлсэн гайлын үйлчилгээг иргэдэд улам бүр ойртуулжээ. Халуунд халж хүйтэнд хүрдэг гайлын улсын байцаагчдын ажил орчин нөхцөлийг сайжруулахад анхаарч сургалтын төв, номын сан, эмчийн өрөө чирэгжүүлэх танхим зэргийг цогцоор нь шийдэж хотын гайлын газрыг цоошин төвшин даваачсан цэцгээ дарган гавья гэдэгтээ хинч маргахгүй. За 90 гайлын байгууллагын гол үүрэг онцлог бол нөгөө харилцагчаа буюу бизнес эрхэлж байгаа тэр хүмүүсийн ажил хөдөлмөрийг хөнгөвчлөх, гадаад худалдааг хөнгөвчлөх асуудал хамгийн чухал байсан. 90 гайлын байгууллага бол бас хүн сурталтай, ер нь нэр хүндийн хувьд тийм ч бас сайн байгаагүй. Энэ шинжилгээг цэцгээ тэнд хуучин одоо дотор нь ажиллаж байсан хүнчлээ гэсэн сургахоор бодлогыг цааш нь үр дүнтэй хэрэгжүүлж чадсан манай газар хороодын удирдлагуудын нэг мөнөс муу юм байна. Улаанбаатар хотын гайлийн газар үүсэн байгуулагдсан 100 жилийн түүхийг судлах ажлын хэсэг байгуулж, үндэсний архивын газарт хадгалагдж байгаа сан хөмрөгт судалгаа хийж, музей байгуулсан гайлийн салбарт анхных нь болсон юм. Энэ музейг тохижуулах явцдаа Улаанбаатар хотын гайлийн газрын түүхийг судлан бичиж үлдээсэн гайл судлал томоохон хувь нэмэр оруулжээ. Яг мэргэжлийн музейн ийм үзмэр байрлуулагч хүн музей судлаач хүн авчираад ингээд бас 3 удаа зөвлөгөө авсан л та ингээд ажлын хэсгийг маань тэгэл ажилдаа орсон. Тэгээ хамгийн гол биднийг хэрчэмжүүлсэн юм бол дараа бол энэ байшингийн одоо бүхэл энэ байшин тохижуулахын тулд бүхэл хүн ажлын хэсэгт хамрагдсан. Тэр ажлын хэсэг болгонтой л ингээл байнга л өдөрт уулзч ингэж ажиллаж байгаа чинь бид нар тэрний өчүүхэн хэсгийг ингээд авчаад тэгээд одоо ингээд энэ хүний цагийг бараад ингээд санаанд нь таалагдахгүй ч юм уу те бусд хүнд бас ингээд бидний хийсэн ажил гэдэг ийм бас нэг сэтгэл нийцлээгээгүй сэтгэл дундуур ажил үлдээчихгүй тулд бол одоо бүгд дэрвэхээр л ажилласан да. Тэгээд 2001 оны 6 дугаар сар Улаанбаатар хотын гайлийн газрын даргаар ажиллаж байсан цэцгээг тушаал бууруулан Сэлэнгийн гайлд улсын байцаагчаар томилох шийдвэр гарчээ. Халхал шалтак дарга байсан хүн хөдөө очиж ажиллахгүй дээ гэхээрэнд цэцгээ дарга эмзэглээгүй. Орон нутагт ч шадлаараа сайн ажиллахаар шийджээ. Нөхөр хүүхдүүдэн ажил төрөл хичээл сургуулиас нь гаргалтай биш. Гэр бүлийн хотод үлдээгээд ганцаараа Сэлэнгэд очиж ажиллалаа. Ер нь гайлийн системийн хэмжээнд хэл ашмын үнийн судалгааны баазыг бүрдүүлэх ажил бол ер нь хэлийн байгууллагын дунд тавигдсан нэлээд толомцсон асуудал байсан. Энэ ажлыг зохион байгуулах ажлын бол манай цэцгээ дарга бол амжилттай зохион байгуулсан гэж үздэг. Яагаад гэвэл 7 хоногийн хугацаанд 100-аад нэр төрлийн 1000 гаруй барааны
үнийн судалгааг маш цэгцтэй нарийн судалгаатайгаар гаргасан. Энэ нь бол бидний одоо гайч мэдний бол үйл ажиллагаанд маш их нэмэр болж ирсэн тухай үедээ.